Хүрээлэнгүүд энэ судалгааны лабораториуд маань болохоор шинийг ирэлхийлдэг штеп. Мөн дээрээс нь одоо нэг боловсон хүчний бас хомсдолт бол их өртцсөн байдаг. Тэгээ одоо ингээл нэг одоо эрдэнэт нь ингээд юм хийж байгаа л одоо докторт явдаг ч юм уу, эсвэл арай өндөр цалинтай ажилд явдаг ч юм уу тийм байдаг бол дараагийн ирж байгаа хүнээ дахиж бэлдэх ингээд зайлшгүй шаардлага үүсээд байдаг байхгүй. Тэгэхээр ингээл дахиад шинээр ингээд заагаад хаар илүү нэг энэ судалгааны ажил маань илүү жоохон хойшлох гэдэг. Тийм учраас нэг хувийн хвшлийн байгууллагууд руу аягүй их ингээд хүмүүс маань орчдөг. За яг одоо Монгол Улсын шинжилгээ ухааны актив одоо энэ биологийн хүрээлэн чиглэлд одоо ирж байгаа одоо яг манай салбарын микробиологчид бол ерөөхдөө маш хангалттай байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлийн одоо судлаачдыг бэлтгэхийн тулд одоо нэг актив өөрөө дэрэгдээ яг тийм үндсэн чиглэлийн тийм судалгааны тийм одоо магистр, докторийн тийм агсан төвчний тийм сургалт хичээлүүдийг бол оруулаад тэгээд мөн дээрэс нь давхар бас энэ хүрээлэнд ингээд ажилласнаар одоо ингээд ийм боломж байгаа шүү. Бас энэ хүрээлэнтэй хамтарч ийм судалгаануудыг хийх боломжтой байгаа шүү гэдгийг бас харуулж өгвөл илүү хүмүүс сонирх юм болоо гэж.